бол түрүүн би танаас зур асуугаад ирсэн тэр байхгүй. Хөгжил гэж үг хэлэх юм бэ? Оюун санааны хөгжил юм уу? Эсвэл материалын хөгжил юм уу гэдэг асуулт гарч ирээд байна. Тэр одоо 22 жил бол бид нар мөнгөний төлөө донтлоо шүү дээ. Донтолтын үед те. Яг энэ 22 жилийн мөнгөний донтолтын үед тодорхой төвшөнд олсон оюун санааны үнэт зүйл, суртахууны үнэт зүйл яг хүн гэдэг юм нийтлэх юм амьдрахад зохиомод байсан ч гэсэн хамаагүй л дээ. Тэгээд тэр удамшлих өөрийн төвхөн үнэт зүйл энэ алдсан байгаа. Одоо бол ямар хүмүүс вэ гэхээр бүгдээрээ тийм доллар шүтгэний байх хүмүүс би болчихлоо. Одоо яриад л л бүгдээрээ ингэж байна. Одоо энэ жоохон өөрчлөгдөн байна гэж. Зөвхөн мөнгөний төлөө явдаг хүмүүсийн нийгэм болох юм бол энийг юм чинь дайтж байгаа зэрэгүүдээс ялгаа байхгүй. Ийм аюултай байна. Гэтэл оюун санааныхаа югаар чиглэлээр явдаг тэрнээсээ таашаал авдаг хүмүүс бий болж болно. Спортын хүмүүс тий. Одоо жишээлбэл Украины нэг нөхөр ирээд аялаад Монголоор явсан билээ л дээ. Амар баян гинэлтэй. Тэр өмг төгрөг нь ингээд хангалттай болгоод яасан гэхээр яд юм хэлээ гэж бодсон чинь бүх социалист орнууд байдаг нэг л гин байдаг гэж. Юу гэхээр мөнгөтэй хүн мөнгөө зарцуулах цорын ганц салбар нь улс төр гэдэг гинэ. Тийшээгээл юм аа хийдэг. Тэгсэн манайр бодсон байгаа байхгүй. Улс төр руу орё гэсэн. Би тэгээд тийшээ ороод яах юм? Над ямар хэрэгцээ байд энэ? Тэглээгээд би яах юм гэж бодсон байгаа байхгүй. Би юм өөрчлөхгүй. Ганцаараа тий. Хоёрдугаарт айгүй бол буруу сонголтын үед би зүгээр мөнгөө ингэж шатаасаар хагаад үрдэнгүү үлдэх юм. Тэгээ юу гэж бодсон бэ? Өөр бол би ерөөсөн мөнгө тэмч аялагч бол гэж бодсон юм. Тэгээ моцикл унаад дэлхийд ирсэн баг. Тэгээ Монгол ирсэн чи яг тэр юм гинэ. Монголд мөнгөтэй хүн бүхэн зөвхөн юу руу явдаг? Улс төрлөө явдаг гэж. Эсвэл хоёр дахь нь мөнгөтэй хүн мөрөд тагламаар явдаг. Эсвэл бол хар тамхи явдаг. Ердөө 3 зам гэж байна. Тэгсэн хэлээд байгаа. Мөрөд тагламад хар тамхи додохоос улс төр додох нь илүү аюултай. Нөхцөл байдал руу орж ийна тий. Тэгээд цаашдаа энэ яаж юм мөнгөний хасрыг төвлөр улс төрлөө орохоор ингэ. Гэтэл энэ улс төрлөө орж байгаа тэр хүмүүс нь ахуй хувьд өөрийгөө ингэ болгочлоо мөнгөтэй болчлаа. Даалгаварлаа явуулчихсан юм шүү дээ. Дараа нь тэгвэл яасан гэхээр бүх асуудлыг мөнгөний системээр шийдэх сонирхолтой болдог. байгаа байхгүй тий. Хоёрдугаарт энэ хүмүүс юу гэдэг гэхээр үзэл санаа гэж байдаг юм л да. Ямар юм гэгэрүүлэх вэ? Энэ улс орныг ямар болох гэж бодох биш. Зөвхөн мөнгөөр түрээд альтернатив зурдад авчлаа. Энэ альтернатив зурдж яхад би окей болж байна. Тэ? Тэгээд дараа нь шунгууд яадаг гэхээр энэ нэг л улс төрийн систем орчод би улсын хурлын гишүүн болцсон бол энд чинь сайд бол илүү мундаг юм гэдэг. Энэ систем юм тийм байна. Дараа нь ерөнхий сайд бол мундаг юм гэдэг систем. Дараа нь ерөнхийлөгч бол зүгээр юм гэдэг. Яг энэ 5 дотор хийж байгаа насанд дуусахад энэ нийгэмд ямар ч үр төлөвлөгөө өнгөрч юм гэж байгаа. Гэтэл энэ нийгэм чи өөрөө үзэл санаа гэдэг юм уу шал тустай. Хэрвээ үнэхээр тэгж явж байгаа та нарын мөнгө төгрөгтэй болсон юм бол одоо үзэл санаагаа бол жишээлбэл Монголын тухайд би бодоод байгаа байхгүй. Энд улс төрч орчоод энэ либерал системийг улам сураад төгөлдөр болох гэхэд үйлчлэх үү? Эсвэл бол манай үндэсний эрх ашиг юу вэ? Тэ? Бид нар өөрсдөө хийн. Тийм учраас бид ямар нийгэм байгуулж чадах юм? Бидний хөгжил гэж юмыг одоо юугаар хэмжих юм? Одоо энэ өндөр байшингаар уу? Эсвэл бол хамгийн сүүлийн машинаар үгүй оюун санааны гэрлээд энэ бол хөгжил. Энэ концепцийг зөв гаргасан үзэл санаа хэрэгтэй. Өнөөдөр бидэрт байхгүй байгаа юм бол мөнгө байна. Баялагын хувьд мөнгө байдаг юм тий. Өөрийн гэсэн бас нэг зов зүйдэж босгосон төр байна уу? Байна. Зохион байгуулалтын систем байна уу? Байна. Бид нар яг ингээд өрхөнд ороод л яваад л юм л та тий. Монгол ганцхан юм байхгүй гана. Тэр ирмэлцэл хүсэл ирмэлцэл оргил нь байхгүй байгаа. Яг тэгвэл тэр ирээдүйд итгэхгүй байгаа учраас Митраны нэг үг өгдөн шүү тэр хамгийн агуу гэдэг юм л. Бид нар ямар ирээдүй төсөөлж байна? Тийм ирээдүй байх боломжтой гэж. Өөрөөр хэлбэл ирээдүй бол бидний хүсэл зоригоос илүү хамаарна. Тэрний хөдлөө явах тийм маш